Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр TikTok-т тренд болоод байгаа Frozen Honey Jelly буюу хөлдөөсөн зөгийн бал хийсэн байгаа. Орцонд маань зөгийн бал хүнсний будаг мөн хуванцар сав орно, усны юм уу жүүсний ямар ч сав байж болно. Дараагийн орцонд маань мөн адил зөгийн бал M&M-с самартай үрлэн чихэр мөн хуванцар пластик сав орно. Эхлээд нэг савандаа зөгийн балаа дангаар нь хийчихнэ. Дараа нь таглаад тагтаа талаар нь доош нь эргүүлээд түр тавьчихна. Хэрвээ хэргэлсэн сав маань бага зэрэг том байвал зөгийн балаа заавал дүүргэх шаардлагагүй. Хэрвээ зөгийн балаа өөр өнгөтэй болгомоор байвал хүнсний будаг хийгээд өнгөнд оруулж бас болно. Өөрийнхөө дуртай ямар ч өнгийн будаг хэрглэж болно. Би ногоон улаан 2 өнгийн будаг хэргэлсэн байгаа. Одоо 2 өнгийн зөгийн балаа мөн адил хоосон савандаа хийгээд доош нь эргүүлээд тавьчихна. Ингээд хөргөгчний хөлдөөгчөнд нь ойролцоогоор 6 цаг байлгаж хөлдөөнө. Би өчигдөр ороо хийгээд хөлдөөгчөнд хонуулсан байгаа. Одоо ингээд шахаад үзцгээе. Одоо үрлэн чихрээ зөгийн балтайгаа холиод хуванцар савандаа хийн. Ингэхдээ зөгийн бал үрлэн чихрээ баг багаар хийж хольж өгнө. Ийм болохоор нь таглаад мөн адил доош нь харуулад хөргөгчний хөлдөөгчөнд нь ойролцоогоор 2 цаг байлгаж хөлдөөнө. Ингээд 2 цагийн дараа ийм болсон байна. Одоо шахаад үзцгээе. Ингээд хөлдөөсөн зөгийн бал маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.